сайн мэцхан уу 12-ийн Г ангийн сурагч Ганзараг авахтай бод миний өнөөдөр цахилгаан хим гэсэн сэдвээр та нартай хичээл арах болно. За химийн бодисын цахилгаан дамжуулах чанар. Химийн бодисын цахилгаан дамжуулах чанар гэдэг нь тухайн бодис дотор цахилгаан хим чөлөөтэй хөдөлж байгаа хэсгийг цахилгаан химийн чанар гэдэг байгаа. За энэ чанарыг товчоор хэлэх юм бол цайр зис чинь болохоор урвалт уусдаггүй атом тийм үү. За энэ атомыг болохоор уусмалд шингээж тэр хоёрыг ингэж холдуулж цахилгааныг үүсгэж байгаа. За энэ дээр болохоор энэ уусмал дотор чөлөөтэй хөдөлж байгаа хэсгийг цахилгаан дамжуулах чанар гэдэг. За энэ дээр болохоор бодис гэдэг ороод ирж байна. Бодис маань болохоор электролит болон электролит биш гэж хоёр ангилагддаг. Электролит гэдэг нь маань уусмал буюу хайлмал байдлаар цахилгаан дамжуулдаг. Электролит биш нь болохоор уусмал буюу хайлмал цахилгаан бодис дамжуулдаггүй. За дамжуулдагд маань химийн холбоо нь болохоор ионы туйлт ковалентууд байна. Тэгээд бас дээрэс нь хүчил шүүлт тэгээд бас давсан уусмалууд ордог. Харин уусмал электролит биш болохоор химийн холбоо нь туйлгүй ковалент ордог. Сахар, бензин, тэгээд бас керосин, атазон, тэгээд фенол, нэрсэн ус зэрэг ордог. За электролитүүд гэдэг нь хүчтэй, суул, дунд гэсэн ийм хэлбэрээр явагддаг. Хүчтэй маань хүн уусмалд уусдаг. За харин дунд суул маань уусмал буюу ион болон молекулуудад уусдаг гэж явагддаг. За зөвхөн уусмалд уусдаг маань болохоор давсны уусмалуудад уусдаг. Харин дунд суул энд харагдж байгаа хүчлүүд орно бас усанд уусдаггүй суурьуд бас ордог. За химийн урвал болон цахилгаан энерги хоорондоо харилцаа хамаарлыг сулрах химийн шинжлэх ухааны салбарыг цахилгаан хим буюу электрол хим гэдэг. За дараачих нь болохоор цахилгаан химийн хэлхээ. За цахилгаан химийн хэлхээ маань болохоор электролитийн хэлхээ болон галваны хэлхээ гэж хоёр хуваагддаг. За галваны маань химийн энергийг цахилгаан химийн энергид хувиргаж байгааг галваны хэлхээ гэдэг. Энэ маань цахилгааны энерги болно. Энерги үүсгдэг галваны хэлхээ маань. За галван маань болохоор дараагийн бичлэгэн дээр харагдах нэ. Тэгвэл энд цайр гэсэн зис гэсэн ялгсан. Ингээд өөрөөр идэвхтэй металл нь их модод болоод хэлсэн хатдаг. За ингийн тулд цайр зис гэдэг нь ингээд зис хоёрын бат зисийг металл цайр хат харт стен чуулгад нь даадвал галваны хэлхээнд огсорхон тул цайр ялцыг цайр шалбатын уусмал зис ялцыг зис шалбатын уусмал тус төгтөгөө ингээд цайр болон зис ялцын электродын үүсгэн ингээд цаан дамжуулах холбогддог байна. За ингээд цайр хоёрын шалбатын электродын үүсгэн өөрөлд уусмал байна. Цайрын нөхөрчөлтөө султатын эсодомын асуулттай явуулсан заслах нь за химийн хэлхээр ялгаатай өөрийн яон агуулсуудж дамжуулагч асуулгаараа холбосноо цэнгийн шилжих аяндаа явагдаж цахилгаан үүсдэг байна. За энэ бичлэгээр юу гарсан бэ хүүхдүүдээ? Сая галваны хэлхийг харууллаа тийм үү? За энд үзэгдэж байгаа катод онуудыг яаж эрчимжүүлж тэгээд элемент электронууд нь шилжиж гэрэл үүсгэж байгааг харж байна тийм үү? Энэ маань болохоор химийн энергиэс цахилгааны энерги үүсгэж байгаа шинж
тэмдгийг үзүүлж байна. За одоо болохоор электроны хэлхийг үздэхээ. Электроны хэлхий маань болохоор цахилгаан гүйдлийн нөлөөгөөр химийн урвал явагдаж буй хэлхийг электролын хэлхий гэнэ. За цахилгаан хим гэдэг маань болохоор электролитийн хэлхийн гүйдэл үүсгэгчийн энерги туйлтай холбогдсон электролитыг анод гэж нэлнэ. Харин гүйдэл үүсгэгчийн сөрөг туйлтай холбогдсоныг катод гэж нэрлэдэг. За цахилгаан химийн хэлхийний төрөл галваны хэлхий болон электролизийн хэлхийгээс үл хамааран катод дээр ангижрах, анод дээр эсэлдэх урвал явагддаг. За энийг яаж мэдэх вэ гэхээр цайр дээр катод маань ангижирч эсэлддэг. Харин зис дээр анод маань эсэлдэж ангижирдаг. За дараачих нь элементүүдийн цахилгаан сөрөх чанараар нь янз бүрийн нэгдэлдэх нэг ижил элементийн эсэлтгүүн хэм нь өөр өөр байж болно. За энэ маань юуг илэрхийлж байна гэхээр одоо үлэх хүснэгт байдаг тийм үү? За тэгэхээр үлэх хүснэгтээ сэргээе. Үлэх хүснэгтийн үеийн дагуу яадаг вэ? Цахилгаан сөрөх чанар ихсдэг. Цахилгаан сөрөх чанар ихснэ. Харин үеийн дагуу яадаг вэ? Цахилгаан сөрөх чанар багасна. За ихсэх дараал руу ихсэн гэхлээр чинь одоо хасах 1, хасах 2, хасах 3 гэж ихсэж гин гэсэн үг. Авж гинэ гэсэн үг. Энэ маань ганцхан нэгийг авна гэсэн ойлголт биш. 1, 2, 3-ыг авч байгаа болохоор энэ маань өөр өөр химийг одоо эсэлтгүүн химийг үзүүлнэ. За эсэлтгүүн хим гэж юу вэ? Эсэлтгүүн хим маань болохоор одоо энэ яриад байгаа энэ 1-ийг алдсан байна, 2-ыг алдсан байна. Энэ одоо 2-ыг авсан байна, алдсан байна, 1-ийг авсан байна. Ийм ялгаатай. За дан бодисын эсэлтгүүн химтэй тэгтэй тэнцвэр байдаг. Дан бодис гэж юу вэ? Дан бодис маань болохоор энэ одоо натрий атом нь уралд ороогүй байгаа бодисуудыг тэгээр тэмдэглэдэг. Атом маань тэгтэй тэнцвэр уралд ороогүй үедээ харин уралд ороод алдсан юм уу авсан үедээ болохоор энэ нэмэх хасах тэмдгийг тавьдаг. За энийг болохоор үлэх системийнхаа валентийн электроноос алдах авахаа харж болно. За эндээс хэдүүлээ ямар электрон авах вэ? Атом. За азот нь болохоор энд хасах 3-ыг үзүүлж байна. За хасах 3-ыг үзүүлж байна гэхэлэр чинь авж гинэ гэсэн үг. За тэгээд дээшээ явангууд нэмэх 1, нэмэх 2, нэмэх 3, нэмэх 4, нэмэх 5-ыг үзүүлж байна. Энэ болохоор 2 одоо туйлтыг үзүүлж байна. Ямар нэгэн атомтай нэгдээд молекул болонгуутлаа хасах одоо нэмхийг үзүүлж байна гэсэн үг. Яг ганц төлбөр одоо нөгөө ангичраагүй тэгээд бас эсэлтэйгүй хана штеп. За уралд орж байгаа бодисууд найрлахад оролцож байгаа атомуудын эсэлтгүүн хэм нь өөрчлөлтөд явагддаг урвалыг эсэлтэн ангичруулах урвал юм. Харин элементүүдийн эсэлтгүүн зэрэг нь өөрчлөгддөг явагддаг урвалыг эсэлтэн ангижрах урвал юм. За эсэлтэг гэдэг нь маань атом, молекул ба ионы электрон алдах процессыг хэлдэг байна. Энэ маань болохоор эсэлдэх урвалын үед эсэлтгийн хэм нь өснө гэсэн үг. Алдаад электроноо алдаад дээрэс нь эсэлтгүүн хэм нь өснө. Харин ангижрах гэдэг маань болохоор атом, молекул ионы электроноо авах процессыг хэлнэ. Аваад ангижрах урвалын үедээ элементийн эсэлтгүүн хэм нь багасдаг.
одоо эсэлтгүүн хэм маань болохоор саяны хэлээдсэн нэмэх 2 хасах 2-ыг үзүүлж байгаа гэсэн. За дараачих нь болохоор за электроны тооцооны арга. Электроны тооцооны арга гэж одоо энэ галваныхаа хэлхийнээр хэдүүлээ тооцоо боддог. За энэ тооцоо маань хэдүүлээ хамтдаа бодож үзье. За тооцооны аргатаа энэ дүрдэгдсэн бромид энэ болохоор эсэлтгүүн хэмжээтэй уралд ороогүй учраас харин энэ уралд орсноор авч алдсан байх юм. За тэгээд нэмгэн натрийн гидроксид. За уралд ороод натрийн нэмгэн 6-тай энэ нэмэхтэй оксид үүссэн байна. За эндээс натрийн нэмэх бромид хасахтай. За тэгээд нэмгэн ус үүссэн байна. За нэмгэн натрийн хлорид үүссэн. За эндээс эсэлдэх ангижрах хуруулаа хэдүүлээ тодтогож үзье. За энэ томьёоноос эсэлдэх ангижрах хуруулаа яаж харах вэ гэхээр энэ бромид маань эсэлтгүүн хэм хэд байна? Тэг байна. Тэг суурьтай байна. Харин одоо энэ уралд ороод энэ хидтэй болсон байна. Бромид хасахтай болсон байна. За энэ маань яаж юм гэсэн үг вэ? Авж ийн гэсэн үг. Тийм. За хэдүүлээ бромидоо биччихье. 2-ыг нэмгэн 2 электроныг аваад 2 бромид хасахтай болсон байна. Энэ маань болохоор авчина гэдэг бол ангижирч эсэлтэн гэсэн үг. За харин эндээс ийшээ хувирлан юу асан байна? Нэмэх 3-аас нэмэх 6 алсан байна. Яасан гэсэн үг вэ? Эсэлтээ дахиад алдсан биш. Бүр нэмээд 3-ыг алдсан байна. За энийг бичье. Электрон алдаад 6 электрон бас. Энэ маань болохоор эсэлтэн эсэлтэн ангижрах хуруулыг явуулсан байна. За энэ мэтчлэлээр ерөнхий хуваагчдын одоо тооцооллын арга ингэж гаргадаг. За дараа нь цаашаа явцгаая. За яг энэ дээр гарч ирсэн байна ингээд. За тэгштгэлийн нэгэн байдлаар бичиж болно бас яг энээс адилхан. За одоо энэ тэгштэглэр молекулын хэлбэрийг одоо оруулж бичье. Энэ маань болохоор молекул гэдэг маань болохоор одоо энэ маань бүтэн нэгдлийг бичнэ гэсэн үг. За бүтэн нэгдэл маань энэ дээр ингэж гарсан байна. Тэгээд тэнцвүүлээд олсон байх юм аа. За эсэлтэн ангижрах хурвал маань хурвал, халах хурвал, зарлах хурвал гэж 3 ангилагддаг. За энд маань болохоор томьёонуудыг ингээд бичээд өгсөн байна. За дараачих маань болохоор туршилтаа энийг анхааралтай үзнэ. За энэ ингээд давс хийчлээ сая усан дээр давс хийгээд за тэгээд 2 өөр одоо атомтай харандаа хийчлээ. За энийг болохоор батранаар цэнэглээд энэ болохоор хими энерги явуулж чинь энэ болохоор цэцлэгааны энерги явуулж чинь.
За ингэснээр одоо ямар үзэгдэл авч байна? За сая энэ туршилтаар ямар үзэгдэл явагдсан бэ? Энэ болохоор усыг одоо усан уусмлаас ус төрөгчийг гаргаж авч байгаа гэсэн үг. За дараачийн бодол дасгал болохоор калиум йодыг калиум перманганатын хөхрийн хүчлээр хүчилжүүлж уусмлаар бүрэн эсэлдүүлэхэд явагдах уруулын хэсэглийг бичиж электрон тооцооны аргаар тэмцүүлнэ. За энийг хамтдаа бодцгоё. За манайха А-гаас Д хүртэл уншаад яваарай. За одоо А-г нь хэн бодох вэ? За А-г нь босоод хүүхд бодоод хариулаад өгөөрэй. А-г нь эсэлдэг хагас уруулаар амжруулах алдсан электроны тоог олох юм уу? За өмнөх бодлогынх нь юу? Асуулын баярлалаа. За дараачих нь бодлогыг хэн болох вэ? Тэнд ээжийн ногцсон. Тэгээд бодсон. За одоо энэ тэнцвүүлэх уруулаа тэнцвүүлж байна. Ингээд урвлаас үүссэн байдлуудыг коэффициентийн нийлбэрийг олж байна. Коэффициентийн нийлбэрийг олохдоо одоо тэнцвүүлсэн тоонуудаа хооронд нь нээжнэ гэсэн үг. Ингээд коэффициентийн нийлбэр дүнийг гаргаж ирсэн. За баярлалаа. Дараачихын бодлогыг хэн бодох вэ? За 16.6 г калиум йодыг бүрэн эсэлдүүлэхэд зарцуулсан гранатын массыг тус ална гэсэн юм. За ингээд их бэцийнхаа массыг нь олж байна. Молекул массыг нь олоод 158 г гарч ирж байна. За 158 г-аа одоо тэгэхээр калиум йодынхоо массыг нь олж байна. 166 г.
грамм гаргаж. 300-ны 16 грамм. За, сурагчдаа баярлалаа. За, одоо асуулт хариулт. За, нэгтгэх нь болохоор галваны хэлхээнд анод ба катодын цэник ямар байдаг вэ? Анод нь ямар цэнэгтэй байдаг вэ? За, катод нь ямар цэнэгтэй байдаг вэ? За, сайн байна, зүг байна. За, хоёр дахь нь электролитийн хэлхээнд анод катодын цэник ямар байдаг вэ? За, сайн байна. За, гурав дахь нь электролит гэж юу вэ? Тэгээд аль вариант нь? C вариант нь зүг байна. За, ингээд анхаарал хандуулсан баярлалаа. Баяртай.